Нэг амьсгаагаар. Сис 2-ын төгсгөлийн сүүлийн 2 анги. За шууд ангиуд руугаа орцгоё. Snow in the Desert. Энэ хүүгүүлэг нь цөлийн жижиг баарнд төрнөн. Snow нэртэй нэгэн эр саяхан шар айраг захиалж тайван сууж байтал гинэд 3 шагналын ангууч буюу Bounty Hunters орж ирнэ. Тэд Snow руу бардам алхаж очин тулгарнаа. Учир нь Snow-ийн бэд ямар нэгэн өөрмөц өсөлтийн даавар байдаг бөгөөд энэ нь түүнд өгшгүй мөнх амьдрал бэлгэлдэг ажээ. Snow-ийн эргэтнийг авч мөнх амьдралын нууцыг олж авахын тулд олон баян хүмүүс түүний толгойг өндрөөр үнэлсэн байсан тул тэрээр бүх анчтын бай болсон байв. Намхан анчтын нэг нь бууга авах гэж оролдох үед Snow шууд төрүүлж будаж түүнийг унгана. Дараа нь хоёр дахь анчингч мөн будаж толгойг нь дэлбэлнэ. Гэвч энэхүү өмнө дунд хамгийн өндөр анчин Snow-ийн баруун гарыг будаж тасланаа. Яг тэр мөчөд нэгэн нууцлаг эмэгтэй гарч ирж хурдан давтлан урт хутгаар өндөр анчин гална. Snow-ийн амийг аварсан түүнд талархсан Snow түүнийг гэртээ урнаа. Snow надад өөр шалтгаанаар ядаж хандсан байлгүй дээ л гэж бодно. Snow буудулсан гарынхаа боолтыг тайлахад тасарсан гар нь дахин ургаж эхэлсэн байв. Тэр эмэгтэйд өөрийн биед байдаг тусгай өсөлтийн дааврын тухай тайлбарлана. Энэ нь эсүүдийг сэргээдэг бөгөөд үүний улмаас тэр байнга хөөгдөж агнагдаж явдгаа гэж хэлдэг. Эмэгтэй эхэндээ зүгээр л дүр эсгэж байсан ч дараа нь харин үннээ хүлээн зөвшөөрнө. Тэр бол дэлхийн эйжент буюу дэлхийг төлөөлж байгаа хүн. Хүн төрлөختөнд ашиглахын тулд Snow-ыг авчрах үүрэгтэй хүн юм байна л та. Гэвч Snow хариу хэлэлгүй түүнийг гэрлүүгээ дагуулan явна. Харин эмэгтэй өмнө харагдах зүйл түүнийг алмааруулнаа. Ус маш ховор энэ цөл гариг дээр зөвхөн ногоон ургамал биш, бүр усан сан хүртэл байх бөгөөд жинхэнэ Оз байв. Snow усанд орсны дараа эхнэрийнхээ шөнийн даашинзыг эмэгтэйд өгнө. Нар жаргаж орчин бүхэлдээ намгүн болно. Дотн мэдрэмж төрнө. Snow хэлэхдээ эхнэр нь 123 жилийн өмнө амиа хорлсон тухай ярьдаг. Эхнэр нь хөгшөрч байхад өөрөө огт өөрчлөгдөггүй тул ганцаардалж ивж олон жил амьдарсан гэж хэлнэ. Энэ түүхэнд эмэгтэй сэтгэл хөдлөж Snow-д ойртож ирнэ. Тэд мэдээж энэ шүн дотн мөчөж хуваалцсан. Шүн сэрүүлэг дуурахад эмэгтэй дэлгэцээр харвал өөр шагналын анчтын бүлэг тэдний мөрөөр ирж байв. Snow аль хэдийн өрх бэлдсэн байсан бөгөөд дайснууд ойртох үед харанхуугаас гарч тулалдаж эхэлнэ. Эхэндээ тэр хоёр анчин амархан устгана. Гэвч генийн өөрчлөлттэй гүрвэл хүнтэй тулгарч Snow-ийн гар хөлүүдийг нь хугална. Snow хөдөлгөөнгүй өвтөж дайснаа ойртохыг хүлээгээд генэд үсэрч босоод түүнийг устгана. Гэвч тэр аль хэдийн туйлдсан байв. Дараагийн анчин түүнийг алах гэж ирэх үед эмэгтэй яг цагтаа гарч ирж буудаж устгана. Гэвч дараа нь хамгийн сүүлчийн босс анчин гарч ирээд эмэгтэйг буудаж алнаа. Snow-ыг алахаар ойртож ирэх тэр мөчөд гинэд нэг гар цээжийг нь нэвт сүлбэнэ. Эмэгтэй дахин амьд гарсан байв. Харин зүүнний зүүн тал бүхэлдээ механик хэсгүүдээс бүрдсэн сайборг болж өөрчлөгдсөн байлаа. Үнэн дээр тэрч бас Snow шиг өгшгүй нэгэн байжээ. Ингэснээр хоёр ганцаардсан мөнх амьд амтан эцэст нь бие биенээ олж тэврэлдэн үнсэлцнэ. Тэд амьд үлдэж цөл дунд өөрсдийн аюулгүй оргинлоо олсноор энэхүү түүх маань дуусна. Миний бодлоор хэрв хүн мөнх амьдралыг хүсвэл хамгийн ихний давах ёстой зүйл нь одоо ганцаардал юм уу? За энэ түүхэд бас нэг 2, 3, 4 утга байна. Өөртөө юу гэж санагдсанаа комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд дараагийнхаа түүх рүү орцгоё. The Drowned Giant. Энэхүү түүх нь далайн эргийн элсэн дээр өрөндөг бөгөөд далаагаас гинэт нэгэн асар том цогцос гарч ирснээр эхэлнэ. Дөнгөж ивсэн авраг ирэг дээр давлгаанд шидэгдэн гарч ирсэн байв уу л гэлтэй. Ийм зүйл өмнө нь огт тохиолдож байгаагүй тул хотынхан бүгд зочиртон балмагданаа. Тэд дараалан эрг рүү ирж аврагын жинхэнэ төрхийг харахыг хүснэ. Энэхүү авраг нь царайлаг төрхтэй, гүн суусан нүдтэй. Нүдний хүүхэн хороо нь далайн хамгийн гүн цэнхэр шиг өнгөтэй байлаа. Тэр яг л аврагуудын нутгаас ирсэн ханхүү мэт үзэсгэлэнтэй харагдана. Доош нь сайн харвал аврагын бие өндөр булчинлаг бөгөөд эртний грекийн хөшөө шиг л төгс байв. Илүү ойроос хажвал түүний аалган дээр жижигхэн далайн ус тогтсон байж
Тэр усанд хэд хэдэн жижиг загас баяртайгаар сэлж байлаа. Муухай төрхтэй нэгэн эмэгтэй хамгийн түрүүнд аваргын биеийн дээр авирч гарсан бөгөөд үүнийг харсан бусад хүмүүс ч эргэлзэлгүй даган авирцгаав. Хүүхдүүд аваргын цээжин дээр тоглон инээж бүжигчэд хамрын үзүр дээр нь бүжиглэж байв. Яг л тэр газар асар том тоглоомын талбай болсон мэтэл байв. Аваргын өөгийн цэвэр бие дээр удалгүй хүмүүсийн хөлийн мөрөөд нэмэгдэж эхэлвэ. Өдөр хоногуд өнгөрөх тусам зочдын урсгал тасралтгүй үргэлжилж тэр газар аялал жуулчлалын халуун цэг болон хувирхан тэр. Хүмүүс мянга хэдэн зуугаараа ирж буцаар л байв. Хэдэн өдрийн дараа аваргын зохицос анхны шинэхэн төрхөө алдаж хүмүүсийн сонирхолж аажмаар буурч эхэлвэ. Дараа нь хэдэн ажилчид далайн ирэг дээр ирж цогцыг хэрхэн хэсэгчлэн авч зайлуулах талаар ярилцсан тохиж байлаа. Учир нь аваргын бие аажмаар задран муудаж эхлэв. Нүдний тунгалаг байдал алдагдаж алган дахь далаа ус жаалгидийн хатан алга болов. Урд нь өөгийн гүлгэр байсан цээжин дээр толб үсэж улмаар граффити гарын өсгүүд аваргын бие даяар тархаж эхэллээ. Анхны гайхшрал бишрэл аль хэдийн арилж цогцыг зайлуулах ажил чиглэв. Аваргын толгойг ихс тасалж дараа нь мөчүүдийг нь салгав. Хэд хоногийн дараа асар том биет бараг бүрэн задлагдсан байлаа. Урд нь хүнээр дүүрэн байсан тэр газар одоо хоосон болсон байв. Хэдэн сарын дараа аварга байсан гэдгийг бараг бүгд мартжээ. Зөвхөн түүний арга ясны эсгүүл чимэглэл дурсгалын зүйл болж гудамжны болонд тархан үлдэж аварга үнэхээр л байсан гэдгийг сануулж байв. Энэхүү өгүүлэг нь аваргын цогцыг нэгэн том агуу зүйлсийн зүүрлэл болгон ашигласан байдаг. Эхэндээ хүн бүр гайхан биширч хүндлэлтэй ханддагч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс тэр агуу зүйлийг энгийн зүйл мэт үзэж зугаа цэнгэл болгон хувиргаж эцэст нь юу ч үлдэхгүй болтол нь хэрэгэлдэг тухай өгүүлнэ. Миний бодлоор хүн альва гайхамшиг агуу зүйлд эхэндээ хүндэтгэлтэй ханддагч цаг хугацаа өнгөрөхөд түүнийг энгийн утгагүй зүйл болгож тасгаж орхит юм байна л ч. Агуу зүйл гэд байгаа нь хүн урлаг байгаль эсвэл ямар ч онцгой зүйл байж болно шүү. Хүмүүсийн оюун санаа эхэндээ биширдэгч дараа нь дасдаг. Эцэст нь үнд цэнийг нь алдагдуулдаг. За одоо тэгээд жишээ дутвал Холливуд Инстаграмын одууд шиг л байна дөө. Өнөөдөр одууллаа 3 сарда мандан баатарлаа. Тэгэл дараа нь хинч танихгүй. Хүмүүсийн оюун санаа ихээр хөгжих тусам энэ зүйл маань улам ихсээр л байна гэдгийг анхааруулсан болов да. За энэ түүх маань ерөөсөө л 1 2 3 хаал утга байх шиг байна. За тэгээд өөрт чинь ямар сэтгэл үлдээснээ доор комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд энэхүү сизон маань дуусч байна л та. Өөр дахиад 2 сизон байна. Сизон 3 нь нийтдээ 9 ангитай. Өмнөх 2 сизон шиг 2-2-оор нь яриулах уу? Эсвэл 9 болохоор 3-3-аар нь яриулах уу гэдгээ доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд лайк сабаа мартва дараагийн сизнээр уулзлаа. Түр бай бай.